Нүүдэлчдийн өв соёл бол авилгаас ангад байх хэрэгтэй. Үндэсний өв соёлд авилга хэрэггүй. Урлагийн байгууллага авилгаас ангид байх ёстой. Монгол үндэстний дэлхийн гайхамшигт өв соёлыг үеийн үед тээж уламжил улан өвлүүлж явах учиртай соёлын өвийн эзэд болсон соёл урлагийн салбарын ажилтан албан хаагчид, соёлыг бүтээгч, соёл урлагийг дэмжигч хүн бүр, иргэн бүр соёлын өвийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж соёлын өвөө хамгаалцгаая. Шудраг яс хөгжил дэвшилд түүчээлж авилгын эсрэг нэгдэе. 110-т мэдээлье.